Гайх зөвлөлтийн ард түмэн тавиа болсон гэвэн наримдлан Монголын ард түмэн үнэнхүү бахархаж түүнийг туйлаас эрхэмэлдэг юм. Монгол зөвлөлтийн наримдлыг нүдний цэцгийн мэт нандагныг хайрлаж, эрхэм сайхан уламжлалыг баяжуулж явахыг энэ тэргүүний интернационал зүргээ гэж манай ард түмэн үздэг юм гэж Монгол ардын хөсгөл томьёотын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бүгд наримдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга нөхөр Батмунх хэлсэн билээ. Дэлхийн хөдөлмөрчдийн их багш Ленин манай намтрыг үндэслэн байгуулагч экватор нар тулгын чулуугийн тулсан Монголын наримдал хатуу ширүүн сорилт өхнийг нэгэн санаа нэгдмэл хүчээр ялж ирсэн түүхтэй. Газарт дархлагдаж сансарт гагнагдсан наримдлан бид бүхнээс илүү дээдлийн үзэж нандагныг хайрладаг. Монгол зөвлөлтийн ард түмний наримдал эвнийгдэл нь хүн төрлөختний түүхэнд анхдагч болж дэлхийн улс орны харилцаанд цоошин үлгэр дуураялал болж өглөө. 1986 оны 8 дугаар сард Москва хотно болсон нөхөр Батмунх Горбачев нарын нөхөрсөг уулзалт манай хоёр орны мөнхөн наримдлын түүхийн хуудсыг зузаатгсан бас нэг чухал алхам боллоо. Энэ уулзалтанд манай хоёр орны эдийн засаг шинжилгээ ухаан техникийн хамтын ажиллагааг 2000 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны програм болон манай улсад социализмын материал техникийн бааз байгуулж дуусгахад асар их ач холбогдолтой юм. Наримдал дружба гэж хоёр өөр хэлээр хэлдэг нэг утгатай энэ үг Монгол зөвлөлтийн ард түмний бие биедээ хамгийн түрүүн гүн хүндэтгэлтэй хэлдэг нандин үг үлээ. Тэмч учраас Монгол ардын хөсгөл намын 19 дугаар хурлаас бүгд наримдах Монгол ард улс зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын хоорондын гамбат наримдлыг улам бэхжүүлэх, зөвлөлтийн ард түмний ав гайх бүтээн байгуулалтын ололт амжилт, зөвлөлт төрийн Ленин чуулгыг хөдөлмөрчдийн дунд өргөн сурталчилж, тэднийг интернационал үзлэр хүмүүжүүлэх, зөвлөлтийн туршлагыг бүтээлчээр эзэмшихэд тусдаа хүмүүжүүлэх чиглэсэн үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэх нь тус нийгмийн эрхэм зэрэлт мөн гэж Монгол зөвлөлтийн наримдлын нийгмийн зэрэгтийг тодорхойлсон юм. Тус нийгмийн тэргүүлэгчид өнөө дан жилийн түүхтэй наримдлыг улам бэхжүүлэх, наримдлын түүхийн өнгөрсөн өнөө ирээдүйг он цагийн урт тар биш хамтын бүтээн байгуулалтын хурд цаар нь Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хүрэхин тулд эхийг санаж сэдэж, шийдэж хэрэгжүүлдэг билээ. Монгол зөвлөлтийн хамтын ажиллагааг ард түмэндээ өргөн сурталчлах, социализм, коммунизм байгуулж байгаа баялаг туршлагаас харилцан суралцахад оруулж байгаа хувь нэмрийг өндөрүүлж хоёр орны төрийн дээд шагнал хүртээсэн билээ. Монгол зөвлөлтийн наримдлын нийгмлэг анх 700 хүнийг нэгтгэн бий болж байсан бол одоо гишүүдийн тоо 680 мянгаар болжээ. Нийгмийн ажлын цар хүрээ жилээс жилдөөсч зохиож байгаа ажилд нь зөвхөн гишүүдэд төдийгүй манай орны нийт иргэд хамрагддаг боллоо. Монгол орны уудам дэлгэр нутгийн өнцөг болон бүрт манай хоёр орны наримдлыг сурталчилж, малчны суурь бригадад очиж зөвлөлт гүрний ололт амжилт манай наримдлын түүх одоо ирээдүйг таниулж ойлгуулахад хот хөдөөгийн анх шатны байгууллагууд их үүрэгтэй. Чухам үүний үрээр хоёр орны амьдрал наримдлын гол зүйлийг ард түмэн маань цаг үед нь мэдэж байдаг юм. Зөвлөлтөд Монголын оюутныг сургах ажил ардын хөвсгөлийн дараахнаас эхэлсэн нь манай оронд үндэсний боловсон хүчнийг бэлтгэх том бааз суурь боллоо. 1972 онд Монголоос зөвлөлт холбоот улсад сургууль төгсөгчдийн холбоо байгууллаа. Одоо энэ холбоонд 30 гаруй мянган хүн нэгдээд байна. Зөвлөлт холбоот улсад сургууль төгсч курс дадлага хийгээгүй мэрэгжилтэн ажилчид манай орны үйлдвэрлэхэд аж ахуйн соёл шинжилгээ ухааны ямар ч салбар нэгжид байхгүй.
Монгол зөвлөлтийн наримдын нийгэмлэгийн дэргэд 1963 оноос эхлэн зөвлөлт холбоотуулах сэтгүүлийн Монгол хэвлэлийн редакц ажиллаж байна. Сэтгүүлийг орчуулж хэвлүүлэх, Монголын олон нийтэд захиалуулан уншуулах ажлыг тус редакц хариуцдаг. Сэтгүүлийг одоо 60,000 гаруй хүн захиалан уншиж, зөвлөлүүдийн орны амьдралтай танилцуулах ойр дотны нөхөр, багш, ухуулагчаа гэж үздэг учраас тус сэтгүүлийн нэр хүнд манай уншигчдын дунд улам өссөөр байна. Зөвлөлтийн радиогаас дайжихын хөтлөмжтэй зориулсан нэвтрүүлгийг манай орны малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд додон сайн туслагчаа хэмээн үнэлдэг юм. Монгол зөвлөлтийн наримдын нийгэмлэгийн олон талт үйл ажиллагааны нэг хэлбэр нь зөвлөлтийн дуу дуулаачдын уралдаан юм. Все рядом друзья всегда, как сильная кровь, вместе обнявшись тепло, дружно в шеренге одной, русский футболом идут, как сильная кровь, вместе обнявшись тепло, дружно в шеренге одной. Дуулаачдын энэ уралдаан мэргэжлийн хүрээнээс хэдийн хэнж, жинхэнэ өргөн олон түмнийг хамарсан шилдэг авьяастан тодрох уралдаан болжээ. Авгай хэлний төрлөختөд суут хүүшгэн бүтээлийн төрөвсөн орос хэлийг сурах нь хүн төрлөختний соёлтой танилцах дэлгүүр. Иймээс ч Монгол зөвлөлтийн наримдын нийгэмлэг 1952 оноос эхлэн орос хэлний 2 жилийн курс төр хугацааны дугуйлан хичээлүүлж эхэлсэн. Второго июля 1977 года в Улан-Баторе начался 6-й фестиваль дружбы монгольской и советской 1970 онд Монгол зөвлөлтийн наримдын нийгэмлэгийн дэргэд орос хэлний багш нарын нэгтгэсэн орос хэлний багш нарын холбоо эдгээр курс дугуйланд хариуцсан ажиллаж байна. Тус холбоо орос хэл утга зохиолын багш нарын олон улсын холбооны гишүүн юм. Орос хэлийг төгөлдөр сурахад зөвлөлтийн яруу найрагч зохиолчдын сонгодог бүтээлийн аривын сан хүмүргийн тансаг хэл зохиомж ихээхэн тустай. Авгай Октябрийн социалист хувьсгалын ойг өгтөж жилбэр зохиож байгаа Монгол зөвлөлтийн наримдын сарын ажил нь тус нийгэмлэгийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг юм. Сүүлийн жилүүдэд наримдын сарын өдрүүдээр холбооны болон автономит бүгд наримдах улсын жишээн дээр зөвлөлт социалист бүгд наримдах холбоотуулсан өдрүүд, зөвлөлт холбоотуулсан улс ордын аж ахуй, соёл шинжлэх ухааны тодорхой салбарын амжилтыг сурталчилахад зориулсан бусад олон хэлбэрийн ажил зохион байгуулж байгаа нь манай орны хөтөлмөрчдөд зөвлөлт холбоотуулсан дотоод гадаад бодлого, зөвлөлтийн ард түмний ололт амжилттай ойр дотн танилцах сайхан бололцоо олгодог юм. Зөвлөлт Украины коммунист байгуулалтын жишээн дээр болсон зөвлөлт социалист бүгд наримдах холбоотуулсан өдрүүд ч үүний тод жишээ боллоо. Наримдын сарын үеэр болдог баяр төрлийн явдлуудын нэг нь Багшавын уулзалт юм. Социалист хөтөлмөрийн Хошообаатар зөвлөлтийн алдарт барилгачин Злобины туршлагаар манай оронд 1978 оноос эхлэн барилгын бригадуудад аж ахуйн тооцоо нэвтрүүллээ. Улсын барилгын хорооны бригадуудын 48% энэ арга нэвтрсэн уг хөдөлгөөн хичнээн дэвшилтэй үр дүнтэйгийн амьдралд нотлон харуулсны илэрэл юм.